47 дугаар бодлогыг бодъё бүгдээрээ зурагт үзүүлсэн 2 бие К цагт мөргөлдөж нийлээд хөдөлгөөнөө үргэлжлүүлв. Биесийн хурд мөргөлдөөний дараа ямар байх вэ? Энэ хоёр хэмжээст мөргөлдөөн байна. Тийм учраас би вектороор бодъё түүнийг. За эндээс гарч ирэх векторыг бүгдээрээ P1 вектор гэчээ. Эндээс гарч ирэх векторыг хөдөлгөөний тоо хэмжээний P2 вектор гэчээ. P1 вектор P2 векторын тоо утгуудыг нь олъё. P1 гэдэг бол 2-ыг үүсгэх нь 3 6 кг метр секунд. Харин P2 гэдэг бол 2 4 8 кг метр секунд. Утга нь энэ чиглэлүүд нь нэг нь баруунгаар тийшээ нөгөөх нь дээшээ байна. Тэгвэл эдгээр чиглэлүүдийг ингээд тэмдэглэж явагшин. Энэ P1 вектор, энэ P2 вектор шүү. P2 вектор, P1 вектор. Мөргөлдөөний өмнө энэ хоёр нийлсэн байна. Системийн. Тэгэхээр P1 дээр нэмэх нь P2 нийт хөдөлгөөний бүтэн хөдөлгөөний тоо хэмжээ. Тэнцүү мөргөлдөөний дараах бүтэн хөдөлгөөний тоо хэмжээтэй тэнцэн нийлээд явсан учраас нэг ширхэг P байна. Түүнийг P гэж тэмдэглэжээ. Энэ P-г яаж олох вэ гэвэл энэ хоёр векторын нийлбэрээр олох нь байна. Хоёр векторын нийлбэрийг яаж олох вэ? Мэдээж ойлгомжтой. P1 вектор гэхлээр зурчих нь ингээд дараа нь түүний төгсгөл дээрээс P2 векторын эхлэлийг залгаад ингээд олчихно. Ингээд энэ хоёрын нийлбэр нь надад P векторыг өгнө. P вектор энэ бол P2, энэ нь P1. Тэгш өнцгт гурвалжин учраас Pythagore-д бүгдээрээ. За Pythagore-д олъё гэх юм бол P-ийн квадрат нь P1-ийн квадраттай нэмэх нь P2-ийн квадраттай тэнцүү. P1-ийг бүгдээрээ 6 гэж болсон. 6-гийн квадрат, P2-ыг 8 гэж болсон. 8-ийн квадрат 36 64 100. Энэ дээрээс P гэдэг бол 10 гэдэг тоон утгатай байх нэ. Нийлж яваад 10 гэдэг хөдөлгөөний тоо хэмжээтэй болсон. Хин хинтэй нийлсэн бэ гэсэн чинь M1 M2-тай нийлээд U гэдэг хурдтай явахдаа P буюу 10 гэдэг хөдөлгөөний тоо хэмжээтэй болсон. M1 дээр M2-ыг нэмэх бол 3 дээр 2-ыг нэм 5. Ингээд энэ дээрээс U гэдэг нь 10-ыг хуваах нь 5 буюу 2 метр секунд. Хаашаага чиглэх үү? Энэ P векторын дагуу чиглэх нь байна. Тэр нь ийм чиглэлтэйгээд бүгдээрээ бичиж болох нь байна. Энэний утгыг олж болно. Яг ямар чиглэлтэй гэх юм бол энэ үнцгийг олох хэрэгтэй. Бүгдээр энэ өөртөө үнцгийг бүгдээрээ олъё. P2-ыг P хуваажуулж чинь тухайлбал P2-ыг хуваах нь P тэр бол тэр өөртөө үнцгийн синус гарна гэсэн үг. Ингээд P2 гэдэг нь дээшээгээ 8 байсан. 8 байлуу. Тийм байна. Нүүх нь 10 гарсан. 0.8. Синусын ямар утганд 0.8 гардаг вэ гэхээр 53 градус өнцөг буюу ийшээгээ хэвтэй чиглэл 53 градус өнцгөр 2 м секунд хурдтай явсан байна. 48 бие бүгдээрээ 4 кг масстай хийн сав тесэрч ижил масстай гарван биш 3 хэсэгт хуваагчээ. Нэг хэсэг нь зүүн гар тийш 3 м секунд хурдтай, хоёр дахь хэсэг нь 4 м секунд хурдтай хөдөлсөн бол 3 дахь хэсгийн хурдыг бол тесрэлтээр ямар хэмжээний энерги ялгарсан бэ гэж. За дээшлүүлж байгаа хэдүүлээ бодчихъя. За ойлгомжтой. Юу вэ гэвэл энэ анх P4-ийг үржих нь 0 буюу 0 гэдэг хөдөлгөөний тоо хэмжээ байсан. Энэ 0 гэдэг хөдөлгөөний тоо хэмжээ нь хадгалагдана. Энэ дээд талын хэсэг ихт дэшег явж байна. Тийм учраас хурдны дагуу нэг юм P1 гэдэг векторыг хэдүүлээ зурж болно. За P1-ийн утгыг нь олох юм бол P1 нь 4 байх. Килограмм метр секундыг нь бичихгүй хайчлаа шүү. Харин энэ хилтерхий маань баруун гар тийшээ ийм вектор бүхий хөдөлгөөний тоо хэмжээ тэрийг P2 гэчээ үүсгэх нь P2-ийн хэмжээ нь хэд вэ? 3-ыг үржих нь 3 кг метр секунд. Энэ мэдэгдэхгүй байна. Энийг P3 вектор гэж. Ингээд бид нар P3 векторыг болно. P3 векторыг хэрхэн яаж болох вэ? Анхандаа энэ нийлбэр P вектор маань тэг байсан. Энэ нь дараа нь P1 вектор буюу хөдөлгөөний тоо хэмжээн дээр 2 дугаар хилтерхийн хөдөлгөөний тоо хэмжээ нэмэх нь 3 дугаар хилтерхийн хөдөлгөөний тоо хэмжээгээд бүгднгийн вектор хэлбэрээр нь биччихье. Энд дээрээс би P3-ыг олгож байгаа. P3 гэдэг нь хасах P1 дээр нэмэх нь P2. Энэ хоёр векторыг нэмээд түүний эсрэг векторыг нь авнаа. P1 дээр P2-ыг ихлээд ямар ч байсан бүгдээрээ нэмчихье. P1 нь хаашаага байгаа гэхээр дээшээгээ байгаа. Түүний үзүүр дээрээс P2-ыг оруулж ирье. Ингээд оруулаад ирье. Ингэх юм бол энэ нь нийлбэр вектор болно. За тэгвэл энэ бол өөрөө P1 вектор болох нь байна. Энэ P2 вектор болох нь байна. Ингээд энэ хоёрын нийлбэр нь P1 дээр нэмэх нь P2 гэдэг
хөдөлгөөний тоо хэмжээ одоо нийлбэр гарна. Энэний эсрэг вектор гэвэл яг нэг шулуун дээр очиж явах хэвээр. За ингээд зурчих. Нэг шулуун дээр ингэж яваад гэхдээ 180 градус өнцгөр эсрэг тийшээ харсан байх хэвээр. Энэ вектор хэлж байна. Энэ нь хасах P1 нэмэх нь P2. Хасах P1 дээр нэмэх нь P2 вектор маань өөрөө P3 вектор болж байгаа. Тэгвэл энэ маань P3 вектор буюу P3 3 дахь хилтерхийн хөдөлгөөний тоо хэмжээ болох нэ. Чиглэл нь ийшээгээ байх нь. Энэний утгыг олж болж байна. Энэний утгыг яаж олох вэ гэвэл энэний одоо тоон утга нь 3 байсан, энэний тоо утга нь 4 байсан. Ингээд 3 4 5 гэдэг гурвалжин болж байна. Энэ бол 5 гэдэг утгатай байх учиртай. Энэ ч гэсэн 5 гэдэг утгатай. P3 тэгвэл 5 кг метр секунд юм байна гэдээ олчлоо бүгдээрээ. Энэ 5 нь юутай тэнцэх юм? Энэ 5 чинь 3 дахь хилтерхийн массыг хурдаар нь үржүүлсэнтэй тэнцсэн шүү дээ. Ингээд бүгдээрээ хурдыг нь олчиж болж байна. 5 бахан. M3 буюу 1 дээр нэмэх нь 1 2 нийтдээ 4 кг байсан. Үлдсэн 2 кг. Ингээд 2.5 метр секундээр хаашаага хөдлөх вэ гэхээр энэ чиглэлд хөдлөнө. За энэ чиглэлийн энэ өнцгийг нь олчиж болно. Аль өнцгийг олж болох вэ гэхээр бүгдээрээ энэ хэвтэй тэнхлэгтээ үүсгэж байгаа энэ өнцгийг олж болно. Түүнийг альфа гээ. Энэ альфа өнцг нь энэ альфа өнцгтөө тэнцүү байх учиртай. За тэгвэл энэ гурвалжин дээрээсээ бүгдээрээ олчих. 3-ыг хуваах нь 5. Энэ насан талыг нь гипотенузын уртад хуваавал тэр нь косинус альфа гарах нь ойлгомжтой. Кос альфа 0.6 гарах нь байна. Альфа тэнцүү 53 градус гарах нь байна гэд олчиж болох нь. За яг энтэй 53 градус үнцэг үүсгэж байгаа шүү. Тэрнээс бид нар ингэж бүр тойруулж авах хэрэгтэй. Тэр нь 180 дээр 53-ыг нэмнэ гэсэн үг. 49 хэвтэй чигт гүлгэр хавтгай дээр хөдлөх бие тесэрч 2 хэсэгт хуваагджээ. Эдгээр хэсгүүдийн хөдөлгөөнийг зурагт үзүүлсэн бол бие тесрэхээс өмнө ямар хурдтай байсан бэ гэж асууж байна. Тесрэхээс өмнө P0 гэдэг ийм хөдөлгөөний тоо хэмжээтэй байсан. Тэр нь M-ийн үрчин V гэдэг хурдтай байсан гэд бүгдээрээ үзье. Энэ нь хадгалагдах ёстой. Тэгвэл энэ P0 гэдэг энэ вектор нь дараагийн хоёр векторын нийлбэртэй тэнцүү байх ёстой. Энэ ямар векторууд вэ гэхээр эхнийхэд энэ вектор байна. Хөдөлгөөний хурдны чиглэл, дараагийнх нь бас энэ вектор байна. Хурдны чиглэлд. Эдгээрийн тоон утгуудыг нь олъё гэхдээ нэрлэлчээ. Энийг P1 гээ, энийг P2 гэчээ. 2 4 8 юм байна энд бол 8-ыг мартаж болохгүй. 1 10 энд бас 10 юм байна. P1 дээр нэмэх нь хөдөлгөөний дараа ийм хөдөлгөөний тоо хэмжээнүүд гарч ирсэн гэдэг утгаар нь энэ хоёрын хооронд нь нэмээд бүтэн хөдөлгөөний тоо хэмжээ гэж байна. P0 нь ч гэсэн бүтэн хөдөлгөөний тоо хэмжээ гэхдээ хизээ тесрэхээс өмнөх. P1 P2 нь тесэрсний дараах. Ингээд эндээс үзвэл P0-ыг бүгдээр энэ хоёр векторын нийлбэрээр тодорхойлж болох нэ. P1 вектор дээр P2 векторыг нэмээч гэсэн. Ингээд нэмчихвэл болох уу? Энэ чинь 10 юм байна, тэр нь 8 юм байна. Ингээд зурчих жоохон урт дуухан шиг. Энэ бол миний P2 вектор, энэ миний P1 вектор, энэ 8 гэдэг утгатай, энэ 10 гэдэг утгатай. Энэ хоёрын хоорондын өнцөг нь хэд байх вэ гэхээр энд 37 градус байна. Яагаад гэхээр энэ өнцөг маань өөрөө 53 градус байгаа учраас. Ингээд энэ хоёрын нийлбэрийг авна гэх юм бол энэ анханаас өгцөөч твтэй чигт гүлгэр хавтгай дээр хөдөлж исэн байна. Тэгвэл энэ P0 вектор гарах нь байна. Энэ маань тэгш өнцөгт гурвалжин болох нь байна гэд бүгдээрээ ойлгочих. Энэ бол 53 градус болох нь ойлгомжтой. Ингээд бүгдээрээ P0-ыг олж болж байна. Зүгээр л тоон утгыг нь олохын тулд P0-ыг P2-т хуваачи. Тэр нь юутай тэнцэх вэ гэхээр тэгш өнцөд гурвалжны хувьд cos 53-та тэнцэнэ. Ингээд P0 гэдэг бол P2-ыг үржих нь cos 53 байх нь. P0 тэнцүү. P2-ын тоон утга нь 10 cos 53 өөрөө 0.6 байдаг. Ингээд 6 ньютон гарах. Яг үнэндээ 3 4 5 гэдэг гурвалжин дээр явж байна. Одоо ямар хурдтай байсан бэ гэдгийг олъё. P0 гэдэг нь M-ийг үржих нь V-гээс гарч ирсэн. Тэр нь 6. Масс нь 2 дээр нэмэх нь 1. Нийтдээ 3 кг масс байсан анх. Тэгээд тесрээд 1 ба 2 болсон гэсэн үг. Ингээд V-г олно гэх юм бол 2 метр секунд хурдтай баруун гар тийшээ буюу энэ дээр одоо зүүн зүгт явж исэн байх нэ гэж ойлгож байна.